За ингээд. За ингээ өнөө оройныхоо зочинтой лайвыг эхлүүлж байна. За өнөөдрийнхөө лайваар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад амьдран суудаг нэгэн гайхалтай коуч эмэгтэйг урьж танилцуулж байгаа. За ингээд алс холын Америк орноос бид нартай мэдчилгээр зочин маань бэлэн болсон байгаа. За ингээд лайв эхлэхээс өмнө би та бүхэнд өөрийгөө танилцуулъя. За би Алтан зул буюу Азуулаа байна. За би болохоор boundary coach буюу хувийн орон зай хил хязгаарын коучор ажилладаг. Тэгээ энэ нь ямар асуудалтай хүмүүс тусалдаг вэ гэхээр хин нэгнээс хамааралтай өөрийнхөө орон зайд эзэн болж чадахгүй байгаа, бусдад өгөөг хичээлж чадахгүй байгаа. Тийм асуудалтай хүмүүс би туслах боломжтой гэсэн үг байгаа. За ингээд өнөөдрийн зочин болох Бямба коучигээ та бүхэндээ өөрийгөө танилцуулна уу гэж хүсэж байна. За Азуулаа маш их баярлаа. За өөрийнхөө лайвд өрн оролцуулж байгаад. За та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Бямба гэдэг. Би та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчиж байна. Тэгээд би одоо Монголдо санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг аваад Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын чиглэлээр бас магистрийн зэрэг хамгаалсан бүсгүй байгаа. За энэ Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байна. Энд нөхөр 2 хүүгийнхээ хамт амьдардаг. За тэгээд би Азуулаатайгаа адилхан Top Coaching Academy Midlife Empowerment Coach төгсөө одоо коучсгүй байгаа. Энэ одоо коучийнхаа үйл ажиллагааг хийж яадаг. За тэгээд энэхүү сайхан лайвтаа өрн оролцуулж байгаа Азуулуудаа их баярлаа. За миний урилгыг хүлээж аваад өнөө оройны зочинтой лайвд маань оролцож байгаа Бямба коучтэй маш их талархлаа. За Бямба коуч хоёлаа тэгэхээр өнөө оройныхаа яриаг надад нэг сонирхолтой асуулт байна л да. Би өмнө нь нэг таныг ингээд нэг л бишээ гэд асуудлаас эхэлсэн гэдгийг бол өмнөх лайваас сонсч ийсэн. Тэгээ миний хувьд бол та нэг л бишээ байсан Бямбагаас өнөөдөр дүүлэн нисэн Бямба болсон гэж надад санагддаг байхгүй. Тэр та энэ хугацаанд ямар тийм хүчирхэг өөрчлөлтүүдийг өөртөө гаргаваа? Өөрийгөө яаж хэрхэн бүтээж босговоо? Энэ талаараа бүсгүүчүүдтэй өөрийнхөө түүхээс хуваалцахгүй юу? Баярлалаа Азуулаа. Маш гоё асуулт байна. За энийг ярихын тулд би бас нэг жоохон өөрийнхөө түүхийг дурдах хэрэгтэй болно. За би одоо 40 гаруй настай бүсгүй байгаа. Одоо дунд наст нь одоо орж гисэн явж байгаа бүсгүй гэж байгаа. Тэгээд 2 жилийн өмнө л дөө би Нара Томсон багштайгаа уулзахдаа ийм хүн байгаагүй. Би тухайн Нара Томсон багштайгаа уулзахдаа нөгөө худагныхаа ёроод унсан асуудал минь нөгөө хүндрээд одоо тэгээд нөгөө өстө ёроолдо чирж авчирсан тийм бүсгүй байсан. Уйлж дуулаад явж байсан. За үнийг хэлэхэд уйлж дуулаад биш, би бүр ерөөсөө гэрээсээ 2 хүүхдээ аваад одоо нөхөртөөгөө цуг амьдарч чадахгүй нэ гэд одоо би одоо цалаад явж исэн бүсгүй байхгүй юу. Тэгээ яг хөө би хүний нутагт амьдарч байгаа. Би хүний нутагт амьдарч байгаа мянган хүмүүсийн төлөөлөгдөх гэж би өөрийгөө боддог. За хүний нутагт амьдарч байгаа бидний хувьд болоод үнэхээр үнийг хэлэхэд нөгөө гүгөөд очих гэр орон минь их орон минь хол за яваад очих нэг найз нөхөд ах дүү хамаатан садан одоо гэдэг ч юм уу үнэхээр тийм зүйл байдаггүй. За тэгээд за миний хувьд бол айгүй азтай би чи 2 эгчтэйгээ ойрхон амьдардаг байхгүй юу. Тэгээд би чи 2 хүүхдээ чирээ яадгийн эгчийн руугаа гөөгөөд очиж байгаа шүү дээ. Эгчтийнхаа гэрт одоо дарамт болоод тэр айлд очиж дарамт болоод би энэ хүнтэйгээ амьдарч чадахгүй байна гэд. За тэгээд гэрээсээ гараа явсан хүн чинь би одоо яах вэ гэд одоо нөгөө амьдрал минь нөгөө босгосон. За одоо би тухайн үед 2 жилийн өмнө нөхөртөөгөө амьдраад одоо 10 гаруй жил болсон байсан. 2 хөөрхөн хүүтэй. За тэгээ ингээд 10 гаруй жилийн амьдралын босгосон амьдралаа ингээд үнэндээ бол ингээд нураагаад бүтггүй байна болохгүй байна болио гэж явж байгаа шийдвэр байхгүй юу. За тэгэл явсан чинь яг уу тухайн үед бас ингээд нөгөө энэ тэр харилцаа чинь зүгээр ганцхан өдөр ганцхан шөнө болоогүй шүү дээ. Бас ингээд би бол тэгээд бас хэдэн жил явчихсан ингээд токсик харилцаанд оролцоод яваад шүү дээ. Нөгөө асуудлууд хоцын харилцааны асуудлууд үүсээд тэгээд битээр ингээд дустаа ингээд би эгчийн руугаа нэг 2 сар амьдэрсэн л да эгчиндээ. Тэгээд тэгсэн чинь яг надад ямар үйлдэл болсон гэхээр яг нэг юм асуудалтай харилцаагаа хоёр талд миний хувьд ч манай нөхрийн хувьд ч бас нэг ингээд нэг там даун болоод тустай амьдраад бас нэг бодох хугацаа эргээд одоо энэ бүгдийг чи эргээд дүгнэ харахад айгүй тодорхой болчт юм байл. Тухайн үед бол энийг ойлгоогүй шүү дээ. Бөөн л гомдол, бөөн л асуудал, бөөн л одоо харж байхад бол уур бухимдал явж исэн байгаа байхгүй юу. Тэгээ хоёулаа нэг жоохон кам даун бодоод эхлэнгүүт чинь бас жоохон ингээ аль талдаа ингээд бас нэг жоохон нөгөө юмны уур ингээ буцаж байгаа бол ингээ нэг жоохон намсаж штэ. Тэгээд явж байхдаа би за одоо би яах вэ? Би ингээ 2 хүүхдээ яргаад гараад байр аваад түрээслээд явъя гэхээр бас үннийг хэлгээд за энэ айгүй том асуудал шүү.
Маш олон хүмүүс маань за би Монголд ч гэсэн ялгаагүй л гэж бодож байна. Тэр тусмаа хүний газар ингээд за бүр болохгүй нэ энэ одоо токсик байдал янз бүрээр нэрлэж болно. Гэр бүлийн хүчирхийлэлч гэж нэрлэж болно. За хүчирхийлэл чинь дотор айгүй олон янз шүү. Хүмүүс нөгөө хүчирхийлэл гэхээр нөгөө барьж аваад зодоод нөгөө нэг ингээ биеийн хүчирхийлэл, физикал хүчирхийлэл өртөөд идэг юм байна гэж тэрнийг л одоо хүчирхийлэл гэж үзээд байдаг. Бүр зарим нь ч тэрнийг бүр үл тоомсорлж штэ үнийг хэлэхэд бараг тэрнийг нөгөө зохиж авахыг бол нэг тийм хэвийн үзэгдэл биш. Нөгөө зодуулж бодуулахаа нэг хэвийн биш гэж бодчихсан. За энэ бол цаана айгу нарийн учиртай. Энийг би ингээ орхив. Айгу том сэдв. За тэгээд тэрнээс гадна зөндөө олон хүчирхийлэл байдаг. Verbal одоо үг ярианы хүчирхийлэл. За санхүүгийн хүчирхийлэл. За тэгээд одоо ингээ ярих юм бол маш олон хүчирхийлэлүүд байдаг аа. За тэгээд иймэрхүү токсик харилцаанд яваад ахт чинь энэс ч үүдэлтэй маш олон гажуудлууд гараад ирдэг. За би тэгээд одоо би яачих вэ? Гараагүйгээ явъя. Financially би бас өөрөө stable биш байна. Тэ одоо байр түрээслээд манай одоо байр ямар үнэтэй бэлээ. За тэгээ хоёр хажуугаар бас хоёр хүүхэд тийжээгээд тэгээ ажил хөдөлмөрөө хийгээд явъя гэдэг чинь бас үнэхээр амар биш байхгүй юу? Шууд гүгээд гараад хийчих юм болцоогүй гэлчээ. Тэгээд янгуй чи би одоо яах вэ гэд би яг тэгэхээр чинь би яг өөрлөгөө суусан байхгүй юу? Одоо би 2 жилийн дараа энэ үйлдэлээ харахад маш зөв үйлдэл хийсэн байна. Маш зөв үйлдэл хийсэн байна. Би нөхөртөө одоо бусдаас буруугаа ажил хүмүүсийг одоо хүнээ одоо би араас нь хөөсөнгөө би яагаад ийм байдалд ороод байна гэдэг асуултаа өөрөөсөө тавьчихсан байхгүй юу? Би яах ёстой вэ? Тэгээ би багшийнхаа Нараа Томсон багшийнхаа анхны одоо шахныхаа хичээл би сууж исэн. Одоо 2 жил дөнгөж гар. Би саяхан 2 жилийн хавьд тэмдэглэсэн. За тэгээд эхнийхээс хичээл суугаад л миний хорвоо ертөнцийг харах одоо нөгөө нэг нүдмэн өнцөг минь оронгороо өөрчлөгдсөн юм аа. Яаж гэж? Би болохоор ерөөсө хохирогчийн дүрс тоглож яваа бүсгүй гэдгээ ойлгосон. За тэр нь би бусдаас буруу хайж байна. Одоо миний жишээн дээр бол би нөхрөөс хайж штэ. Энэ хүнтэй би сууснаас энэ хүнтэй уулзсан болоод миний амьдрал минь урууданд ордоод байна, болохгүй байна, бүтэхгүй байна. За асуудал гарвал энэ хүнээс л болоод асуудал гараад байна гэд. Би өөрөө бусдад буруугдсан бүсгүй байсан байхгүй юу? За энэ нь бас дахиад цаанаа учиртай. Энэ бүх зүйл чинь зүгээр гарнаа нь гаргаж байгаа нөгөө нэг өвчний симптом л болохоос биш нөгөө нэг симптом гэдэг чи одоо нөгөө за шинж тэмдгүүд нь болохоос биш яг цаад гол учирт нь юу яваад байсан бямба гэдэг хүний дотор юу яваад байсан гэдэг юм цаанаа нарийн гүн учиртай зүйл байсан байлээ. Тэрнийг би ойлгосон юм аа. За тэгээ би Нараа Томсон багштайгаа 2 жилийн хугацаанд бүр тасралтгүй одоо хүртэл ч гэсэн суралцаад явж байна. Хүмүүсээс гайхалах. Юу яасан суралцаад дуусахгүй юм бэ? Өө нөө энэ хүний хөв хүний төвшин гэдэг чинь ингээд дараагийн үеишт рүү ороод яваад байдаг юм байна. За би одоо бол Нараа Томсон багштайгаа 2-2 коучингийн мэргэжил эзэмссэн. За би дөнгөж саяхан мастер спикерийн буюу одоо тийм паблик ихтгэл тавих хичээл суугаад ингээд дараагийнхаа үеийн өөрийгөө одоо хөгжүүлээд одоо ингээд хувь хүнийхээ хөгжлийн хувьд. За дээрэс нь дараагийн шатанд гараад байна шүү дээ. дараагийнхаа шатанд ороод яваад байна шүү дээ. Тий. За тэгээд эн чинь нэг айгу гоё зүйл байгаа юм. Тэгээ ерөөсөө яваад эрийн бүгдийг эргээд ингээд багцлаа зүгээр дүгнээд хэлэхэд ерөөсөө л эн чинь би өөртөө л хийж байгаа тэмцэл байгаа байхгүй юу? Би өөрийгөө л ялан дийлж байгаа үзэгдэл байгаа байхгүй юу? За тэр нь та нар нэг биар энэ хүмүүст маань одоо би хэлээд байгаа. Бити амар томоор бодоорой. Айгүй энгийн зүйлээс хэлдэг. Өглөө эрт босч чаддаггүй хүн байдаг бол өглөө эрт босч чаддаг бол та өөртөө эзэж байгаа өөрийгөө яагаад зүйл ахгүй юу. За одоо ингээд цагтаа юм хийж чаддаггүй хүн байсан бол дандаа нэг хоцроод идэх хүмүүсээс байдаг штэ. За би бас нэг тийм хүн байсан байхгүй юу. Одоо би өөрийгөө ялан диж цагтаа юм хийж сурж байгаа. Энийг чинь би өөртөө хөвшил болгож суулгаж байгаа байхгүй юу. Бас л та өөрийгөө ялан дийлж байгаа чадвар. Ерөөсөө эргээд харахад энэ хувь хүний хөгжлийн хичээл сууж яана гэдэг маань ерөөсөө өөрийнхөө бие даах чадварыг л дээшлүүлж байгаа л зүйл юм байна. За чи минь асуулаа. Та яаж ингэж нисэн дүүлээд одоо ингэж юм сайхан байгаад байна. Би сая өөр та бүхэндээ хэллээ штэ. Үгүй би 2 жилийн дорчин бүр юу уйлаад 2 хүүхдээ чирээд би гэрээсээ гараа явж исэн хөөн. За өөртөөгөө энэ 2 жилийн хугацаанд ажиллаад ерөөсөө би өөртөөгөө танилцах аянд шумбаад орсон хүн. Өөрийгөө маш их ухсан, өөртөөгөө танилцсан. Харамсалтай нь бид бүхэн чинь өөрийгөө таньдгүй юм байл штэ. Та бүхэн хэлнэ юу гэсэн үг юм чи өөрийгөө танихгүй. Өөрийгөө таньдгүй юм билээ. Харин би өөрийгөө таньдгүй мөртлөө би бусдыг одоо нөхрийгөө бусдыг таних гээд үзээд яваад байсан юм. Үгүй би өөрийгөө айгүй таньдгүй. Би яагаад ингэж ийм авир зан надаас гараад байна. За жишээлбэл гомдлогч гэдэг юм. За би яагаад одоо айгүй энгийн харин тий. Би яагаад ингэ уурлаж бухимдаад байна. Цаана нь ямар нэгэн улс байгаа гэдгээ би ойлгосон байхгүй юу. Тэр улс суураа. За одоо миний ярих одоо би коучинд айгүй хэрэгэлдэг.
юу мон бол одоо систем нь бол ерөөсөө та нар ингэ бодоорой. Байшин барилга. Одоо та гэр оронтой сууж байгаа ш. Нэг байшин сууж байгаа ш. Одоо өндөр high rise одоо building ч байна уу, нэг бол house ч байна уу. Тэнд юу барьдаг вэ? Foundation, суурийг тавьдаг. Суур сайн байхад за тэгэхээр чин тэр суур сайтай байшин дээр бол та ямар ч сайхан байшин өндөрлүүлж болно, ямар ч юмыг барьж болно тий. Тэгэхээр суур айгүй чухал дээ штэ. Тэгэхээр бид бүхний хүнийг та тэр байшин гэж бодох юм бол хүний суур юу вэ? Тэр бол хүний суур хүмүүжил. За тэр хүний суур хүмүүжил хаана бүрддэг вэ? Яг бага насны дээр эцэг эхийн гаран дээр за тэр сургууль соёлоос авч исэн. Ер нь бол энэ бол шинжлэх ухаанаар батлагдаад гараад ирсэн тоо 1-ээс 12 нас гэж байсан болов одоо хүний одоо хувь хүний одоо суур хүмүүжил би хүний яриад байдаг штэ гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл чинь 1-ээс 12 нас нь одоо ерөнхийдөө баг нэлээ өндөр хувь нь 70-90% та бүрэлддэг болов бусад энэ бол ингээ амьдралынхаа явцад аваад ингээ сураад мэдээж бид нэг өдөр тутамдаа сураад явж байгаа штэ. Гэхдээ тэр суур хүмүүжил гэдэг юм чинь тэр бага наснд бүрэлддэг юм аа. За эн чинь одоо бүр одоо сүүлийн үед 8 нас руу орж иж байгаа та нар боддоо бидний үед 12 гэдэг бас бол одоо улам нас маань залуужаад байгаа. Энийг хүртэл бодох байхгүй яагаад залуужаад байна? Та нар хараа л да. Энэ хорвоо ертөнц ямар хурдтай өөрчлөгдөж байна. Энэ бүх зүйлүүд чинь ямар хурдан өөрчлөгдөж байна. Энэ техник технологи чинь ямар хурдан өөрчлөгдөж байна. Тэрнтэйгээ адилхан одоо энэ хүүхдүүдийн чинь тарих майнд нас айгүй хурдан хөгжиж байгаа байхгүй юу? За та нар хүүхдүүдэд одоо чимээс хүүхдтэй хүн байгаа. Хүүхдэл ажиглаад харлаа. Ваа, энэ хүүхдүүд одоо ямар мундаг болсон юм бэ? Энэ бүтрийн сэтгэж байгаа, бодож байгаа гэж харахаа чинь та нар ингэж зүгээр л энэ энгийн амьдралын өдөр тутам гарын чинь доор болж яадаг, нүдний чинь урд болж яадаг зүйлийг л зүгээр ажиглаад хараад харахад л ойлгомжтой байдгийм байна. Нэх олон зүйлээс. Харин харамсалтай нь бид бүхэн чинь энэ завгүй амьдралын нухчаанд энэ замбраагүй энэ олон мэдээллийн дор энийг анзаарах сөхөөгүй яваад байдаг юм байна. За одоо тэгээд энэ коучингийн буян энэ коуч хүний ажил маань энэ зүйлийг чинь тань бимба жоохон боддоо та энэ үнцгээс харчих болох уу? Би одоо чи гомдлоо та өөрөө гомдлогч нь биш вэ гэдэг надад өөр үнцгийг хэлж өгч штэ. Тэгэхээр чи би бодож штэ. Үгүй би чи энэ хүнд гомдлогч үгүй чи би чи өөрөө юмыг айгу гомдлогчийн нүдээр хараад идэм штэ. Өөрөө юмны өөг хараад идэг байсан юм штэ. Тэр сайхан тал нь тэр юм чи угаасаа хоёр талтай. Амьдрал чинь угаасаа хоёр талтай. Сайнтай муутайгаа сайхантайгаа муутайгаа байж идэг оршин. Би чинь тэгэхээр чин тэр сайхан юм болсны чинь тэр сарын очиж олж хараад байгаа хүн байгаа байхгүй. Тим нүдтэй, тим ертөнцөөр юмыг хараад идэг л болцсон. За тэр нь нас цаана бас айгүй том агуулгатай. Тэр нүд чинь яагаад тэгж энэ бүрхэг чинь орж ирээд байна гэдэг чинь бидний харин тэр суур хүмүүжил магадгүй одоо бидний яриад байгаа траума одоо тэр шарах те одоо ямар нэгэн шарах марх гэхээр харин ингэж би бас үгэндээ бас айгүй хэлэх дурггүй. Яагаад гэхээр бас хүмүүс чинь энэ үгүүдийг сонсоод өөрийгөө хаачаад юу шарах юу траума надад тийм юм байхгүй гэж урдаа шууд байлдаад эхэлдэг байхгүй юу. Үгүй зүгээр л таны харж байгаа ертөнцийг харж байгаа үнцгч нь бас нэг тийм үнцэг байна. Тэгвэл өөр үнцгэр хараад үзэлтэй. Энэ хүний одоо нэг гуталд нэг өөрийнхөө хөлийг оруулаад үдтэй гэдэг нэг хүмүүс бас ярьдаг шүү дээ. Одоо тэгдэг ч юм уу те. Тэгэхээр чин бити тэгэж нэг өөрийгөө одоо миний хувьд одоо зөв байсан юм магадгүй нөгөө хүнд буруу байж болно шүү дээ. Нөгөө хүний хувьд буруу байсан зүйл миний хувьд одоо те зөв байсан зүйл надад буруу байж болно шүү дээ. Тэгэхээр бас юмуд нэг жоохон өвөөмөр хандаа те. Нэг Монгол эмэгтэй маань би бол тэгж хардаг. Гэр бүлийн хүчирхийлд өртөө зовж байгаа хүн би бол өөрөө хэдий ч надад тийм зүйлийг зоолоогүй ч гэсэн би бас тэр хүнийг өрөвдөх хайрах зэтгтэй болох жишээний. Гэх жишээний энэ чинь айгүй олон зүйл байдаг юм аа. За тийм учраас би одоо чаныхаа асуултанд одоо хариулж байгаа. Та яаж ингэж дүүлэн нисээд яагаад ийм би дүүлэн нисгэхээс илүү зур ингэж би өөрийн гэсэн ядаж дуу хоолойтой болж чадчихна. Пабликли ингэж ярина гэдэг чинь тийм амар биш шүү дээ. За би 2 жилийн өмнөх би юм байгаа л бодъё. Би энэ фэйсбүүкийг чинь паблик хэрэглэдэг хүн биш шүү дээ. Зургаач тавьж чаддаггүй. За тэгээд хэдэн ойр дурын нэг найзтай байсан тийм хүн байхгүй юу. Миний хувьд бол энэ фэйсбүүк дээр ингээ лайв ингээ паблик ирнэ гэдэг чинь бол ерөөсөө бүр аюул байсан, аим шиг байсан гэж хэлчихье. Би бүр анхныхаа лайв хийж байхдаа би чичрээд хоолой минь чичрээд би салгалаа сууж байсан. Тэрний дараа би юу ярьснаа ч мдээгүй. Тийм байхгүй юу. Тэгэж би багштайгаа энэ хувь хүнийхээ хөгжил дээр ажиллаад өөрийгөө танин мэдээ ойлгосон хүн чинь ядаж өөрийн гэсэн дуу хоолойтой болдго юм байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой болдго юм байна. Өөрийгөө хамгаалах тэр шейд буюу тэр хамгаалалтуудыг тавьж чаддаг болдго юм байна. За тэрнийгээ бид нэр хувийн орон зай хил хязгаар гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг энэ хувь хүний хөгжилтэй суралцаад ирэхээр өөрийнхөө тэр одоо нөгөө нэг
бие даах чадвараа нэмэгдүүлээд ирэхээр энэ бүх зүйлүүд чинь бий болоод ингээд баг багаар бюлт хийгээд болдго юм байна. За тэгээ энийг хамгийн сүүлдний чинь энийг ганцхан өдрийн дор хийдэг зүйл биш ээ. Ганцхан шөнийн дор өөрчлөгдөг зүйл биш ээ. Та нилээ өөртөөгөө ингэж ялан дийлэх те одоо ингэж бас тэмцэлтэх буцаагаад нөгөө нэг хуучин юм руу бол айгүй амархан орно штэ. Айгүй амархан буцна штэ. Нөө энэ таригчин бол бид нар чи хамгаалах үүрэгтэй. Нөө наа чи айгүй хэцүү юм байна. Чи зүгээр сайхан хүнжилтэд идчихээ. Чи зүгээр байсан байгаа байдалтай байж гэхдээ шигдчихэд гэдэг үгийг байнга хэлж яадаг. Тэрнтэйгээл тэмцэж байгаа тэмцэл юм байна. За энийгээ даваа гарчаар хүн чинь ийм сайхан эрх чөлөөтэй тэр олон доороос нь чангаагаад байгаа тэр олон нөгөө лантуу одоо юу гэдэг лээ ингээд дараад идэг юмнууд чинь байхгүй болохоор та айгүй тийм хөнгөн шингэн мэдрэмжтэй бод юм аа. За гаднаас нь харахад би бямба өөрчлөгдөөгүй. Гаднаас бол энэ бүх зүйл чинь миний дотор явж байгаа миний тархинд болж байгаа зүйл байхгүй юу. Тийм учраас би одоо тархиндаа одоо өөрөө одоо өнөөдөртөө амьдрч чаддаг болсон байна. Бага зүйлтэй сэтгэл ханамжтай байж чаддаг болсон байна. Гадаа сайхан хэдийгээр гадаа салхи шуурга буцалж исэн ч одоо бороо шуурга орж исэн ч гэсэн би дотроо гэрэлтэй байж чаддаг болсон байна. Энийг дүгнж ирэхэд би өөрийнхөө дотоод гэрлийг асааж чадсан байна. Энэ дотоод гэрлийг мань Наара Томсон багш минь асааж өгсөн юм аа. Тэгэхээр дотоод гэрлээ асаасан хүн болоод тийм амархан юмд дарагдаж унтарна гэж байхгүй гэж хэлмээр байна. За баярлалаа. Амар гоё асуулт асуусан чи бүгднгээр ингээд тайлбарлаж хэллээ. Баярлалаа Азууд. За, Бямба коучтэй үнэхээр их баярлалаа. Ингээд өөрийнхөө түүхийг ингээд нээлттэй хуваалцна гэдэг бол бас үнэхээр их том зориг тий. Бид нар одоо энэ хувь хүний хөгжлийнхаа түвшингийн шатыг ахиулаагүй байсан бол энэ бас нэг аюу тийм хэцүү тий, хаалттай тийм мэдээлэл байхгүй юу. За, тэгэхээр Бямба коучийн маань одоо энэ түүхээс бол 2-3 мессеж бол аюу тод байна. Энэ бол бүх юм нэгдүгürt энэ бол бүх юм учир шалтгаантай. Тэгэхээр тэр учир шалтгааны эхлэлийг олоо гэдэг. Би энийг болохоор нэг орооцолцсон утсыг яг ингэж үзүүрээс нь хөөдөг шүү гэж хэлэх дуртай. Би яг энэ нөгөө орооцолцсон утсаа ингэж өөрөө бас яг үзүүрээс нь хөөсөн. Тэгээ энэ чинь ингэж цаашаа ингэж улам ширэлдэж явж ийснэ. Гинтгийн ингэж задарчд юм байлээ. Гівгэнт бүх юм тодорхой болчт юм лээ. За дараагийнх нь бол өнцөг гэдэг юм байдаг те. Бид нар ямиг олон талын өнцгөөс нь харж чаддгүй те. Янз бүрийн гацаанд орсон ч юм уу одоо нөгөө нэг хямралд орсон тэр үедээ бид нар ерөөсөө өөрөө харж чаддгүй. Нэг л зүгт харсан бол нэг л зүгт хараал тэгэл яг тэр үедээ нөгөө гомдлол хохирогчийнхаа дүрд ороод бид нар тэр хохирогчийн дүрд орсноо ч мэдтгүү орё ч гэж ордгоо. Нөгөө таны л дээр ингээл зөөлхөн гулсаал орчдөг те. Чимээгүй явсаар гал бусаал орчдөг. Тэгэл хохирогч бас нааж мэдгүй гомдлол тэгэл бусдаас бурууг хагаал өөрийгөө хамгийн болж байгаа хамгийн зөв байгаа гэж боддог. Тэгэхээр энэ асуудал дээр чинь коуч хүн тантай цуг ажилт юм аа. Яг Бямба коучийн хэлснээр чи энэ талаас нь харж үзсэн үү, ингэж бодож үзсэн үү гэж хэлдэг те. Энэ бол хүнд ингээд тэр хаагдсан байгаа нүдийг одоо нөгөө цаас чичгээс цааш нөгөө хүн хэлхээс нааш анзаардгүй гэдэг чинь яг ийм мэрэгжлийн хүний төвшөнд бол маш тодорхой харагдаж байгаа байхгүй. За тэгээд 3 дугаарт нь болохоор энэ бол процесс тийм ээ. Хүмүүс одоо нөгөө ингээд маш хурдан үр дүн хүсдэг. Энэ хурдан байж чадахгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр хурдлуулж болно. Гэхдээ тэр зөвхөн танаас л шалтгаална те. Та өөрөө хэдий их хүсэл байна. Та хэдий өөрөө их хүчин чармайлт гаргаж үйлдэл хийж байна. Энээс л хамаарна. Гэтэл хүнээс юм сонсонгуудаа та өөрөө үйлдэл хийхгүй хүсэхгүй болвол тэр байсан байрандаа байгаа л байна. Тэгэхээр энийг үр дүн гарахгүй байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр энэ хүсэл тэгээд үр дүн хоёрын үр дүн дээр үүсдэг байгаа шүү. За тэгээд Бямба коуч хоёлаа ингээ та одоо ингээд гоё доторх гэрлээ асаасан гоё эмэгтэй болчлоо. За тэгээд та midlife empowerment гэдэг нийштэй тий. Нийш гэдэг маань бол бид нарын нөгөө нэг ингээд зөнхлөн ярьдаг сэдв. Мөн тэрүүгээрээ бусдад тусламж үзүүлж чадах тэр сэдв байдаг. Та яагаад энийг сонгож авбаа тий? Та үүгээрээ дунд насныханд тий бас одоо энэ empowerment гэхээр надад нэг тийм урам зоригтой тий ирч хүчрөө дагуулсан уриалсан дуудсан тий та өөрөө бас ийм гоё энергитэй юм баггүй юу. Тэгэхээр яад энэ дээр яг энэ чиглэлээ та барьж авах тий та тэр талаараа бас ярьж өгөөч. Энийг бүр асуумаар санагдаад байна. Баярлалаа Азуулаа. Бас айгүй гоё асуулт байна. За тэр Азуулынхаа сая хэлсэн тэр яг тэр нөгөө орооцолцсон утас
Яг энэ аахгүй юу? Яг энэ. Ялгаагүй л тэр ороод цэцэн ус эхлээд ямар хэцүү байдгүй л эхлээд нөгөө хөвөхүй те гарахад ороод цэцэн. Тэгээ яваанда ингээ та нар бүр туршаад үзээрэй гэж бүр хэлмээр байгаа аахгүй. Ингээд яваанда ингээ ороод цэцэн усаа салга гаргаад ахад чи ингээ зүйлдээ бүр айгүй амархан нөгөөдөл чи салдаг штэ те. Яг л тэрнтэй адилхан энэ одоо бага насны трама энэ зүйлүүд чинь дараа нь юмны чинь бүр ингээ зүйл чинь тодорхой болоод гараад ирдэг ээ. Гай маш гоё төсөөлөж хэллээ. Баярлалаа Азуулаа. За миний нишийн хувьд бол ниш гэдэг нь ерөөсө төрөлцсөн. Одоо та шүдний эмч, за шүдний эмч гэж хэлэнгүү чинь ганцхан шүдний эмч байдгүй шүү дээ. Шүдний эмч дотор general те ортодонтист одоо нөгөө нэг юуг нь хийдэг гэд энэ ч одоо энд гээд айгүй олон төрөл байдаг байхгүй. Тэр манайхан чинь коуч гэхээр нөгөө ерөнхий коучер нь ойлгоод байдаг юм лээ. Нөгөө лайв коуч одоо ерөнхий бүх юмыг үгүй. Одоо миний хувьд бол midlife empowering. Midlife гэдэг нь бол дунд нас. Empowerment болохоор нөгөө хүчрхжүүлдэг, зоригжуулдаг гэдэг. За midlife гэдэг нь бол би багштайгаа ажиллаж яваад би ихлээр өөрөө багшийнхаа сургалтанд суухдаа зүгээр нөгөө хувь хүний одоо нөгөө шахны сургалтанд сууж хэлсэн хүн байхгүй юу. Тэгээ өөрийнхөө учрыг одоо нөгөө ширэлтээсүүдэд тайлаад игсэн чи одоо надад маа нэг үе би чинь яг нөгөө дунд насны хямралд орж яваа бүсгүй юм биш үү. За тэгээ тэр нэг бас их сонирхолтойгоор надад би чинь миний энэ бүх зүйл чинь зүгээр ингээ нэг сүүлийн одоо би багштайгаа 2 жилийн өмнө 2023 онд уучирсан. За тэрнээс ч бас 2 3 жилийн өмнө чи 21 22 оноос л одоо надад ийм асуудлууд энэ биен дээр минь махан биен дээр минь илрээд яваадсан байхгүй юу. За би багшаас орж ирэхэд бүр бараг 3 4 сарын өмнө би чинь эмчтэр гүгэд очижсэн байхгүй. Миний бие өвдөд, махан бие минь өвдөд болж өгдөггүй. За ингээд тэгэнгүүт чинь нөгөө ангаах ухаан чинь ингээд шинжилгээ аваад одоо юу гэдэг одоо намайг тодорхойлж чинь ямар өвчин туссан байна гэд. Тэгээ шинжилгээнээс гаргаад чи шинжилгээний хариу окей зүг зүгээр заяа. Хариу бол зүгээр. Тэгээ эмч маань ингээ миний ингээ нөгөө нэг миний хилээд байгаа нэг симптомуудыг одоо би ядраад байна, тэгээд байна, ингээд байна гэж сонсонгуудаа би ба чи premenopause буюу нөгөө нэг шилжилтийн sorry. Нөгөө цэвэршилтийн эхний үе шатанд явж гинэ гэж ангаах ухаан намайг оншилж байгаа юм. За би чинь 40 гараа явж исэн хүн чинь зөгчин штэ. Юу гэсэн үг юм бэ? Би чинь дөнгөж 40 гарч байгаа залуухан. Би ч одоо нөгөө цэвэршилт мэвшилж одоо 50 60-аар гээд одоо тухайн үед тийм л мэдлэгтэй байсан. Мэдээгүй. Сонсч ийсэн, зөндөө сонсч ийсэн, мэддэггүй. Тэгээд би нөгөө эмчмөр болохоор за одоо би яг үгүй чинь эмчэнд гэж ангаах ухаан гэж байгаа штэ. Зүгээр би ба эн чинь хүн болгонд тохиолдог те одоо эмэгтэй хүний зам ёсны зүйл зарим хүмүүс эрт байдаг, зарим нас нь янз байдаг. Та одоо зүгээр л аль болох эрүүл сарууд одоо амьдрах болцоогоо ханг тий эрүүл юутай дасгал хөдөлгөөн хий. Тэгээ хоол ундандаа бас эрүүл тий одоо хэв загварлуу ор гэдэг зөвлөгөөг эмчмэн өгөөл гаргасан. За тэгсэн хэдий ч миний эргээ харахад тэр өвдөөд байгаа ингээд нэг юу өвдөөд байгааг мэддэхгүй. Энэ асуудлыг маш олон бүсгүүчүүд тэр тусмаа дунд насанд орж ирсэн хүмүүс айгүй хэлдэг. Тэгээ би энэ өвдөөд байдаг. Яг юунаас болоод өвдөөд байгаа? Тархин өвдөөд байгаа юм уу? Бөөр нь өвдөөд байгаа юм уу? Хэр үгүй. Тэгсэн мөртлөө ингээд цаанаасаа би энэ өвдөөд ингээд яагаад байдаг? Тийм зүйл рүү ордог. Тэр нь болохоор бас цаанаас ингээд би сэтгэлийн асуудалтай холбоотой зүйл байсан юм байлаа. За дунд насны яагаад би коуч болсон гэхээр би өөрөө яг ингээд дунд наснд орж ивж байсан дунд насны crisis буюу хямралд орж ивж байсан бүсгүй гэдгийг ойлгосон. За тэгээ би өөрөө тийм зүйлээр туулаа явж байгаа үнэ тэрнийг даваа гараа явж байгаа юм чинь би бусдад энэ чиглэлээр бас би коучинг өгөх болцоотой юм байна гэж би анх дунд насны коуч гэдэг коучныхаа нишийг буюу тэр чиглэлийг сонгож байсан. За тэгээ энэ дотор дунд нас дотор чинь за би харамсалтай гэдэг үгийг би ингээд тодтогтойгоор давтаж хэлээд байгааз. Яг тэгэхээр манай Монгол эмэгтэйчүүд маань одоо энэ дунд насны одоо тий хямралд ч тийм айгүй эрт өртөөд идэм байлээ. Одоо дөнгөж 30 гаруй наснаа гэж боддоо. 30 гаруй нас гэдэг чинь уул нь бол айгүй цэг залуухан одоо нас штэ одоо бүр идэл нөгөө нэг. Тэгэхэд харамсалтай нь манай Монголд эмэгтэйчүүд маань яагаад одоо монголчууд маань яагаад энэ өртөөд байдаг гэхээр би одоо бодож байна л да. Эн чинь бас айгүй дотор айгүй учир шалтгаантай. За хамгийн л наазах нь бидний насжилттай тий дундад насжилттай бас айгүй холбоотой. Та нар боддоо одоо Америк хөгжингөө орнд дундад наслал бараг 78 88-аас дээш 88 байж ах чинь Монголд чинь 68 78 гэдэг одоо бараг 10 жилээр доошоо байгаа байхгүй. Гэл бодоход чинь тэрнээсээ хамаарлаас дундс нь эрт өртөөд байна уу да. За мэдээж амьдралын хэв загвартай зайлшгүй холбоотой зүйл байгаа. Бид бүхний амьдралын нөхцөл байдал хэв загвартай. За тэгэхээр тэгэж өртөөд байдаг бас энийг дурдаад хэлчихье. За миний хоёр дахь ниш бол empowerment coach байгаа. За empowerment coach гэдэг нь бол би өөрөө байхгүй юу. Хэрвээ чимээ намайг харж байгаа бол миний энэ бол одоо би дөнгөж саяхан за хэдхэн хоногийн өмнө багшийнхаа 3 хоногийн супер хүчээ тодорхойлох гэдэг хичээл суугаад гарлаа да. Тэн дээр яг багш минь хэлжээсэн. Хүн болгонд өөр өөрийн гэсэн өгөгдөл супер хүч байгаа.
бодоод үзээрэй. Та нар хүүхдүүдэд хараад үзээрэй. За одоо өөрөө ч бас мэдэн штэ. Би чинь багаасаа тийм нэг юм нэг жил гэсэн тийм нэг юм дуутай шуутай нэг бас нэг ангийн минь дарга марга ч юм уу тийм нэг айгүй нийгмийн идэвхтэй тийм хүүхэд байсан байхгүй. Яг гоо тэрний минь эцэг гэх минь нөгөө авч орж хөгжүүлж чадаагүйгээ хэлчихэд бас хэцүү нэг хайхтад араад исэн бол байхгүй. Гэхдээ би энэ лайв дээр бас би дурдаад хэлчихье. Миний тэр зүйлийг айгүй гаргаж ирсэн хүмүүс манай дунд одоо сургуулийн манай ангийн маань багш байсан. Одоо би бодоход тэр багш маань ингээд би тэр шүрээ багшаагаа би дурдж хэлмээр байна. Яг тэгэхээр би нэг 2 жил багштайгаа явсан. Би тэгээд 6 дугаар ангиас 50 руу өөр сургууль руу шилжээд орсон байхгүй юу? Тэгээ бид бас ангийн дарга хийдэг байсан. Тэр багш маань шүрээ багш маань тухайн үед бол залуухан 3 хүүхэдтэй одоо стал нэг ажил мэргэжлэр яасан тийм ирч хүчтэй тэгээ тийм гоё багш байсан. Тэгээд 37 8 хүүхэд ангид нь байлаа шүү дээ. Одоо тийм олоолаа сурдаг байлаа. Тэгэхээр чин тэр бүх хүүхдүүдийг хөдөлгөөд би бас ангид багшийнхаа дарга хийдэг, ангийн дарга хийдэг байсан. Тэгээ хүүхэд бүр нэг бүрчлэнтэй нь ажиллаад группэд хуваагаад за тэгэл дурдах юм айгу гоё гоё жишээнүүд байдаг. Манай ангиас 10 бүжгийн хоц байдаг. Тэгэхээр 20 хүүхэд нь бүжгэлдэг гэж боддоо. Ямарваа нэг нь тэмцээд ороход сургуулаас орж явахад манай ангиас тэр баг нь бүрдээд орж исэн гэж бодоход чинь айгүй тэр хүүхдүүдийнхаа нөгөө чадвар дээр нь тоглож чадсан, тэрнийг үнэлж харж чадсан. Одоо тухай би тэрнийг мэдэхгүй шүү дээ. Одоо харж байхад бас айгүй тийм мундаг багш байсан манай багш минь. Тэгээ багштай баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр чинь бас миний бас тэр чадварыг тэр олон хүүхдүүдийн бас яг чаддаг юмнаас хөгжүүлээд өгсөн тухайн үед гаргаж ирсэн. Эргээд эн чинь 40 хэдэн жилийн дараа би багшигаа ингээд дуртаад сууж явах би энэ өдөр бас байж идэг юм байна. Тэгэхээр би энэ лайваар бас ингээд багш хийж байгаа. Тэр тусмаа ингээд бага насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүмүүс айгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү. Энэ бол энэ хүмүүсийн амьдрал бүр ирээдүйд одоо ингээд насаараа амьдрах зүйлийн тэр CD буюу тэр өрийг тарж явж байгаа шүүгээ хэлмээр байна. Тэгэхээр би өөрөө нөгөө нэг ингээд коуч очоод залуу хүмүүс энийг эртхэн хүмүүс мэдэж аваасаа гэж бүр дотроо бүр үнэхээр их хүсдэг байхгүй юу. Эрт тусмаа энэ зүйлийг ойлгоод авчих юм бол хувь хүн өөрийгөө ойлгоод авчих юм бол дараагийнхаа амьдралыг биелд хийхэд дараагийнхаа зүйлийг хийхэд маш одоо хялбар гэж хэлж болохгүй. Ер нь бол учир зүгөө их амархан болоод яваад идэг юм байна гэж хэлж болмоор амаа. За тэгээд өөрийнхөө empowerment-ыг ярих гэдэг бас нэг юугаа ялч та. За тэгээд empowerment буюу ингэж хүч зориг өгдөг чинь миний зам байсан байхгүй юу. Би одоо ингээд за манайхан заримдаа айгу муухайгаар хэлдэг нөгөө хүн цаасан малгай өмсгдөг. Би бол айгу хүний сайн зүйл хийж байгааг би хэлэх дуртай ахгүй. Тэрнийгээс би хэлждэг байсан хүн. Чи минь яасан гоё харагдаж байна. Азуула. Чиний минь хийж байгаа энэ зүйл чинь мундаг байна гэж хэлждэг би чадвартай байсан байхгүй юу. Тэгээ би хоёр дахь нийшээ би өөрийгөө нэлээд ойлгоод авсан учраас би энэ нийшийг сонгосон юм аа. Эндээ би бүр үнэхээр дуртай. За энийгүүрээ би одоо би нөгөө коучинг хийгээд одоо бараг жилийн хугацаа болж байна. Маш олон хүмүүст за би нөгөө коуч хийхээр одоо чи минь коуч хийж байгаа. Бид нар ингээд нэг one by one нэгээр ингэж ажилдаг байхгүй юу. Тэгэхэд миний надтай ажиллаж байгаа хүмүүс маань миний энэ зан чанарт маань айгүй дуртай. Яа танаасаа би айгүй тий коучоос маш их түлхэлт авлаа. Маш их суппорт авлаа гэж хэлдэг. Тэгэхээр тэр нийшээ би сонгосон. Тэгээ тэрэндээ ч би айгүй дуртай. Энэ минь одоо би байгаамаа гэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгээ тэгж сонгосон байгаа. Тэгээд энэ асуултыг асуусан Азуулаа баярлалаа. За таны энэ гайхалтай төөхүүдээр ингээд хамт аялахаар бол үнэхээр амттай байна. Тэгээд энэ сонсож байгаа хүмүүсээс ч гэсэн нөгөө одоо хэрэгтэй ямаа шүүрээд авдаг хүнд бол айгүй их олон мессеж очиж байгаа байхгүй юу те. За тэгээд надаас нэг ийм бодол төрж ин л доо. Та одоо Монгол эмэгтэй. Тэгтээ та Америкийн нэгдсэн улсад очиод бараг 20 гаруй жил амьдарсан байна те. Тэгэхээр одоо нэг Аз соёл, Европ соёл гэдэг чинь шал өөр байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо нэг энэ бүсгүйчүүдийн сэтгэлгээний онцлог ч юм уу, хандлагын онцлог ч юм уу, тий. Тэр яг танд яаж мэдрэгддэг вэ? Бид нар одоо эндээс нь сураад авчих юм ер нь байдгүй. Хэрэгжүүлэх боломжтой тийм зүйл байх уу? Байлгүй. Танд юу гэж бодогддог вэ? Байлгүй яг угаасаа юм чинь хоёр талтай. Сайнтай муутай хөгжингүү одоо би Америкт амьдраад Азуулаа сая би 20 гаруй одоо 23 4 жил амьдарч байна. Одоо өөрийнхөө одоо насыг харахад барна дунд нас илүү хугацааг би одоо Америкт амьдарч байна гэсэн үг. Одоо бүр яг нөгөө би хүн болоод нөгөө adult болсон амьдралаа Америкт туулсан байна шүү дээ. За тэгээд эндээс авах зүйл бол маш их байгаа. За одоо би энийг бүр тийм учраас би лайв дээр хүмүүстэй би Монгол эмэгтэйчүүд Монголд гэж айгүй нөгөө тодтогч хэлээд байдаг. Яагаад гэхээр би ч бас энэ Америк энэ гадаад энэ 9 шидийн одоо энэ хорвоо ертөнцийн хамгийн хүмүүс энд цугларсан байна шүү дээ.
Би айгүй олон зүйлүүдийг хардаг юм. Гэтэ би өөрөө тэнийг бас нөгөө өөрөө амьдрал дээр хэрэгжүүлж ойлгож мэддэггүй байсан байлээ. Яагаад одоо жишээлгээд. За энэ одоо миний сүүлийн үед маш их яригадаад байгаа сэдвүүл те. Гэр бүлийн хүчирхийлгээ яриа заяа. Гэр бүлийн хүчирхийлэл. Яагаад манай Монгол эмэгтэйчүүд минь суугаад өртөө тэнд суугаад байгаад байна? Яагаад? Асуугаад үзээрэй өөрөөсөө. Яагаад? Ихэнх хүмүүс илтгэе. За надад чинь мэдээж энэ хүний газар ч аягүй хэцүү байна. За тэгэл санхүү маш олон ерөөсөө хүмүүс мараг ихэнх хувь нь бараг 100% гэлчээ. Санхүү аягүй хэцүү байна тий. Санхүү дээр аягүй хэцүү байна. За одоо тэгэл өөр бусад юмнууд байгаа. Мэдээж олон жил амьдрсан тий. Бас хэдэн жилийн амьдрал мань байна. Одоо миний л амьдрал. Бас хэдэн 2 3 хүүхэд одоо хэдэн хүүхэд гаргачихсан байна. Зүгээр ингээд салын за боли чамтаа тарах байна гэж явцдаг зүйл бас биш байхгүй юу? За энэ хүчирхийллээс ингээд үсрээ гарчдаг зүйл биш байхгүй юу? За тэгэхээр би зүгээр энэ одоо гадаад Европын за тэр ч маань Америкийн эмэгтэйчүүдийг би харж байна л да. За яг хөндлөнгөөс хүн алган бол за Америкт айгүй тийм нөгөө гэр бүлийн дуртай байдал айгүй муу. Салалт айгүй ихтэй тий одоо тэгэж одоо хүмүүс гэхдээ тэндээс бас нэг авууштай нэг зүйл байдаг. Ерөөсөө энэ хүмүүс маань Америк эмэгтэй чи минь эмэгтэй гэж асуусан учраас би эмэгтэй гэж тодотгоолоо хэлээ. Яагаад ийм биеэ даасан чадварлаг байна? Бид нар яагаад ингэж чадахгүй байна? Тэгэхээр чинь бидний энэ ерөөсөө нөгөө суур хүмүүжлэлтэй л айгүй холбоотой байгаа байхгүй юу? Би дах чадвартай л их холбоотой байгаа байхгүй юу? Энийг чинь одоо би бага насны бага ангийн 2 хүүтэй хүн байгаа. Сургууль дээрс нь заагаад энийг чинь өгдөг юм байна. Одоо манайхан шиг одоо би Бимба гэдэг хүний бий болгоо. Азуулаг бий болгоо шүү. Одоо 40 настай азуулаа маань одоо хэдтэй залуу хүн л байгаа тий. Ингээ болж ийн өнөөдөр би хүн болоход чинь тэр бүх зүйл чинь багаас нь тавьж байгаа байхгүй юу? Би энэ одоо Америкийн сургуулийн одоо системийг хараад л вау. Мань өчиг нөгөө нэг АБВ гэх нөгөө нэг тачигтл нөгөө шүлгийн чэйжлэг буцаж нөгөөдгөө уншдаг тийм юм хичээл энэ байхгүй штэ. Гэрийн даалгавар гэж баг байхгүй. Харин энэ сургууль дээр нь юу болж байна? Би зөвхөн сургуулийн хараад ингээ харахад бол бүр маш олон Монгол одоо эцэг эхчүүд гэдэг байхгүй юу? Америкийн сургуульд айгүй сул юм аа. Баг гэрийн даалгавар өгөхгүй байна. Ер нь юм заагаад идэх юм уу гэдэг юм уу гэж тийм ойлголтыг авдаг байхгүй юу? Яагаад гэвэл чинь бид нар ч өөрсдөө нөгөө орос школоор явцсан гэдэг шиг нөгөө ингэ татуулж идэг. Нөгөө баахан даалгавар хийж идэг. Нөгөөдгөө буцаж нөгөө точиг ингэ чэйжилж давтаж нөгөө буцаж хариулж онц дөнгөө авдаг хүмүүс байсан байхгүй. Давтаж нөгөөтэй хариулахгүй бол муу авдаг ч байдаг шүү. За би зүгээр нөгөө жоок болгож ярьж шүү. Битээ тэгэл шууд ойлгоод байгаарэ гэдэг шиг л. За тэгсэн чинь эдний сургуулийн систем нь болохоор харин хувь хүүхдийг чи чухал юм шүү. Чи энэ одоо тий энэ зүйл одоо тий чиний амьдрал чинь ямар хэрэгцээ тий. Жинхэнэ нөгөө амьдрал хөрсөн дээр зүйлсэн зүйлүүдийг зааж өгöd байгаа байхгүй юу. Ядчил өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлээд байгаа байхгүй юу. За тэр хүүхдүүд чинь янз янзын хүүхдүүд байгаа штэ. Чадвар султай бол тэрэн дээр нь илүү ажиллах. Тэгэл хамгийн л наазах нь эцэг эхийн хурал олно бид нар бөөнөрөө нэг анги суух ш нэг тус бүрчлэн эцэг эхтэйгээ уулздаг одоо 15 минут. Яг тэр хүүхдийнхээ асуудал дээр ярьдаг. За танаа хүүхд чинь энэ хичээлдээ мундаг сайн байна. За харин энэ тал дээр жоохон дутмаг байна. За хүүхдүүдтэй харилцаан дээр дутмаг байна. Группээр ажиллах, энэ дээрээ илүү ажиллах хэрэгтэй байна. Би энэ дээрээ илүү жуулчилж ажилднаа багш нь. За тэгэхээр чинь эцэг эхэд бас даалгавар өгж штэ. Та энэ дээр нь илүү түлхэж өгөөрэй хүүхдтэй. Ингэж энэ хүүхдийг бүрдүүлж байгаа байхгүй. Хамгийн л наазах нь гэхэд боловсролынхын системээр сургуулиас нь. За тэгээ ингээ хүм болоод за мэдээж эцэг эхийн гэр бүлийн хүмүүжүүлээд маш чухал. Эцэг эхэд чинь ядчил нүүр хүүхдээ чимэн чухал юм шүү. Ядчил тэр сонсдог ядчил тэр мэдрэмжүүдийн илэрхийлж чаддаг өсгдөг юм байна. Энэ гадаадын оронд, тэр тусмаа энэ барууны оронд. За тэгээ би хүн болоо гараад ирсэн хүмүүс чинь за одоо би сая түрүүн гэр бүлийн хүчирхийлэлгээ ярьлаа штэ. Гэр бүлийн хүчирхийлэлд энэ зүйл чинь хүн би мэдэхгүй штэ энэ хүний цаанахыг чинь одоо миний сонгож байгаа эр хүн нөхөр маань одоо тийм хүчирхийлэгч хүн гэдэг зарим зүйлээр ихэнх нь бол ядчил тэр зүйлээ мэддэг өөрөө хүчрхэг бол тийм хүмүүсийг өөртөө татдаггүй юм байна. Хамгийн л наазах нь энергийнхаа юунд. Энд чинь байглаасаа цаанаасаа далд явагдаад байгаа зүйл штэ. За мэдхгүй тэр нэг хүчирхийлэгчтэй суулаа. Наан тэр чинь айгуу сайхан жүжиглэн штэ. Өөстө хамаг бүхнээ тавьсан хаан шиг одоо хатан шиг таныг трит хийгээд байгаа хүнтэй чинь очиод суун штэ. Өстө сайхан. Тэгээ амьдрал дээрээ гараад суулаа. тэрний чинь айсан гарна штэ. Жинхэнэ төрх нь гарч ирнэ штэ. За гарч ирээд угаасаа амьдрал чинь бараантай хартаага байж дөө. Бүр бүх юм нөгөө perfect би нөгөө fantasy нөгөө нэг гүнжийн амьдрал би хүлээгүй вэ шүү. Тэгэхээр чи хүмүүсээс нэр амьдрал чинь бараантайгаа байж идэг, хартаа цагаантайгаа байж идэг. Чи тэгээд одоо нэг хамгийн сайхан үгүй ээ. Мэдээж тийм. Тэгтээ би хүчирхийлэл ярьж шүү. Зодоод авдаг, зохиод авдаг, үг хэлээр доромжлоод байдаг. Тэгэхээр чин хараа би хүн болоод айгу мундаг өөрийгөө таньчихсан мэдчихсэн тэр одоо би хүн болвол эхний тэр одоо тийм хүчирхийлэл одоо за би хүчирхийлэл гэдэг үгээрээ явчих заяа. Хүчирхийлэл ороод ирэхэд тэр хүн чинь шууд өөртөө хаалт тавина үстэй. Нөө чи надтай ингэж харьцаж болохгүй шүү. Чи намайг ингэж өгөөр үг хэлээд доромжилж болохгүй шүү. Би энийг чи хүлэн зөвшөөрөхгүй. Гэт нэгүүд өсрөө гараа авчиж болж тэндээс тэр үйдэн.
Дөнгөж эхний зохилд орж иж байгаа эхний нэг бол тэр хүн чинь өөрөө одоо бидний хэлдэгч нөгөө босгоо өндөр тавьчихаар тэр өөрийнхөө шалгууруудыг өндөр тавьчихаар тэр нөгөө надтай хайрцаж байгаа хүмүүс маань энтэй нэгдэж орж ирэх үү нэг бол энийг давж орж ирэхэд бол нэлээд тэр юутэй байх ёстой байх нь вэ штэ. Харамсалтай нь бид нөгөө талаас энэ зүйлийг окей гэж үзсэн. За магадгүй гэр бүл дээр нь за би зүгээр л энэ гэхдээ би хүн болгоны юм биш гэж байгаа шүү. Ийм гэж хэлж байгаа биш шүү. Гэр бүлд нь эцэг эхт нь магадгүй ээж нь хүчирхийлд өртдөг байсан. Тэрнийг харж өссөн. Тэгээ тэрнийг хараад өссөн хүн чинь энийг нэг алгадаад авахыг, нэг зохиод авахыг, үгээр доромжилж авахыг it's okay гэж үзчихэж штэ. Хэвийн үзэгдэл энд чинь нэг тийм үертэй туулаа харж байгаа юм шиг зүйл биш үү штэ. Тэгээ үтцэн хүн чинь нэг зохиод авахын ингээд за би ч мэдээ зохиж авч байгаа хүн чинь мэдээ шоконд орно шүү дээ. Гэхдээ би it's okay гэж уршигаа нэг өнгөрөөгөө нөгөө бидний хэлдгээр энийг айгу гоёор тайлбарлаж штэ. Нөгөө сайхан сэтгэлээр өршөөгөөд өөчлаад энийг ингээ явуул. За харамсалтай нь юу болдог? Нэг зохилтыг өгж байгаа нөгөө тэр зохилт өгж байгаа хүний толгой тарихч юу гэж ажиллаж байгаа гэхээр энэ үр чинь зохиод авч болох юм байна. Доромжилж болох юм байна гэдэг зөвшөөрлийг тэр хүн өгж байгаа байхгүй юу? Энэ бүх зүйл чинь ерөөсөө тархинд явагдаж байгаа зүйл юм аа. За бидний сэтгэлгээ яриад байгаа юм чинь сэтгэл гэдэг эрхтэн бид нар гараад үзээ байхгүй шүү дээ. Энд чинь ерөөсөө тарих байхгүй юу? Би яагаад энэ дэр пауз авч байгаа хэрэг хүмүүс бодоод үзээрэй. Тэгэхээр би та нартай хэлье. Нэг зохилт орж ирж байгаа бол дараагийн зохилт орж ирнэ гэдгийг мэдээрэй. Нэг үгээр доромжилж байгаа бол таныг дараагийн үгэнд доромжил орж ирнэ гэдгийг мэдээрэй. За нэг араа тавьж байгаа бол дараагийн араа тавилтууд орж ирнэ гэдгийг одоо та тэрийг хүлээн зөвшөөрөл явж байгаа бол дараа нь орж ирнэ гэдгийг ойлгоорой л гэж хэлмээр байгаа юм. Тэгэхээр чинь энэ зүйл чинь нэгэн ингээд болдоггүй энэ чинь давтагдаад яваад байдаг. Тэр одоо нөгөө талаар би одоо нэг хүчирхийлд өртөж байгаа хүнийг ингээд та энэ байдлыг өөгшүүлээд ирэхээр чи хүмүүс зочдөг байхгүй юу ярьж байгаа юм бэ. Гэтэ би амар нөгөө гэр бүлийн хүчирхийлд нөгөө яг ингээд хүчирхийлд өртөж байгаа хүмүүсийг би тэгж тэр чинь бол өөр бас асуудал ахгүй юу. Яг энэ бүр тэрнээсээ гарч чадахгүй тийм юмд орчихсон хүмүүс зөндөө байна штэ. За зүгээр л нөгөө нэг амьдрал нь болоод байгаа мөртөө тэр дундаа ингээд галдаад нөгөө яваад байгаа хүмүүст би тэгж хэлж байгаа юм. Тэгэхээр та бүхэн энэндээ те хариу хийлдэг. Өөрийнхөө ерөнхийдөө бол ерөөсөө л би өөрлөгөө өнгийгээд байгаа махаар өөрийнхөө тэр чадварыг нэмэгдүүлээч. Өөрийнхөө тэр одоо шалгууруудыг, тэмдгүүрүүдийг тэр босгоо өндөрсгөөч гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр нь маань болохоор яг энэ хувь хүний хөгжил, өөрийгөө танин мэдсэн ажил, өөрийгөө хэр одоо ерөөсөө хүн чинь өөрийгөө хэр хайрлаж байгаатай. Тэгээ хайрлна гэхээ чинь манайхан чинь би бол урд нь тэгж боддог гэсэн. Өөрийгөө айгүй хайрлаж байгаа, ясарч юугаа халамжилж байгаа гэхээр нэг садаанд гүгөөд очичдаг, хумсаа бодуулчдаг, нэг массажинд орж байгаа. Өө би чи өөрийгөө хайрлаа тордчихж байна гэж бодож байсан. Үгүй, айгүй том эндүрлээсэн. Өөрийгөө хайрлна гэдэг маань хамгийн л наацхан та no гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлна гэдэг маань та ядч л өөрийнхөө тэр хэл хязгаарыг татаж чаддаг байхтай хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр хүмүүс no гэж хэлж чадахгүй гэдэг чи юу гэсэн үг вэ гэл ингээл эндээс ингээл үг болгоноос чи асуулт гарч ирдэг байхгүй. Тэгэхээр та энэ асуулт гарч иж байвал айгүй сайн. Та өөрөөсөө ингээ асуугаад яваарай. Бид нар чинь тэгэж асууж ухаж явж чаддаггүй хүмүүс юм бэлээ. Тийм яхаар хувь хүний хөгжил их доогуур гэж хэлчихээр бас айгүй хэцүү. Ер нь бол би бол айгүй доогуур хүн байсан. Тэгжээж би одоо ингээ суралцаад ингээ дараагийнхаа үештүүд яваад байгаа. Хүн болгоны нөхцөл байдал анги. Хүн болгоны хүмүүжил, боловсрол анги. Тийм учраас энэ коучинг гэдэг одоо мэрэгжлийн хамгийн гоё зүйл нь та хүн нэг бүрчлэнтэй ажилтдаг. Хүн болгоны нөхцөл байдал дээр тулгуурлан ажил хийдгээр их чухал юм а. Дээрээс нь энэ коучинг ажил гэдэг маань хүний сэтгэлтэй ажиллаж байдаг энергийн ажил байхгүй юу. Тийм учраас одоо хүмүүс тэгээд манай монголчууд за энэ маань энэ дайралтууд маш их орж ирдэг. Одоо Анзуулаа маань коуч болж байгаа. Одоо коучл гэхийн одоо толгойтой бүхэл коуч болж ийн л гэж ингээд нөгөө шинэ нэр томьёо бодооч тэгдэг юм уу хүмүүс айгу. За та нартаа би бүр ингээд амлаад хэлчихье гэж хэлмээр байгаа байхгүй. Одоо би Америкт амьдарч байна. Гэтэ энэ Америкт амьдарч байгаа хүмүүс нь ч бас сайн мэдэхгүй байна. Үннийг хэлэхээ заяа монголчууд маань. Энд коучинг гэдэг бол ерөөсөө айгу жирийн энэ бол мэрэгжил байхгүй. Энэ бол одоо хэвийн үзэгдэл байхгүй. Та нар хараараа коучинг хүүхдүүдийнхээ спортод явж байгаа коуч багш. Гэхдээ тэрнийг та нар юу гэж нэрлэж болно? Одоо манай хүүхэд таеквондод явдаг. Бид нар коуч гэдэггүй мастер гэж дууддаг. Жишээлгээд. За та нар ямар нэг хөгжим залгалаа хөгжмийнхаа багш гэж дууддаг. Энэ хүмүүс чинь бүгд л та нарт одоо коучлж байгаа нэг төрлийн коучинг байхгүй. Яг нь нэршил аймаг байна л да. Зааж гин, зөвлөж гин, зөвлөгөө өгж гин, ментор хийж гин тий. Гэтээ бас коучингийн манаас нэг чухал зүйл нь болохоор танд үйлдэл хийж үр дүн гаргадаг байгаа шүү. Тэрүүгээрээ маш үр дүнтэй, маш их одоо амжилтыг одоо акцийг гаргадаг мэрэгжил энэ зүйл байгаа. Тийм учраас та бүхэн хэрвээ танд асуудал гараад байгаа
Хэрвээ танд ингээд зогсолт нэгэн ямар нэгэн зүйл чинь одоо түрүүн анх битээр яриагаа эхэлтээ хэлсэн нэг зүйл биш байна. Хүн тэрнийг мэддэг байхгүй юу? Хэрвээ та өөрийгөө жоохон чадах бол ядч л нэг шүд өвдөж байгаа чинь эхлээд шүд өвдөж байгаа янгинж байгаа тань дохоо ирдэг үсттэй шууд л шүд өвддөг үст. Нэг янгинж мэнгэндэг яг тэрнтэй чи адилхан таны сэтгэл чиг өвдөж ивэл тань нэг дохионод өгжөд нэг биш байна. Энэ биш байна. Миний хүсэж байгаа зүйл биш байна. Би яваад байгаа энэ биш байна. Тийм шин тэмдэг идэрч ивэл коучтэй ажиллаарай гэж хэлмээр байна. Баярлалаа Азуулаа. За баярлалаа. Та айгүй гоё ийм цэгцтэй, статистикалтай ийм учир шалтгааныг ингэж ургуулж тайлбарлаад байгаа нь хүмүүст айгүй гоё ойлгомжтой болж очих байх гэж би бодож байна. За тэгээ нөгөө нэг энэ сая нөгөө нэг энэ соёлын ялгаан дээрээс энэ Америк эмэгтэйчүүд илүү юм хүчрхэг байна гэдэг шүү дээ, тий? Гэхдээ тэд нар юугаараа хүчрхэг байна гэхээр энэ хүмүүжлээсээ шалтгаалаад ч юм уу энэ дотооддоо өөрийгөө олоод бие хүнээ бариад босгоцсон байж шүү дээ, тий? Бие хүнээ бариад босгоцсон хүн чинь одоо нөгөө өөрийгөө таниад мэдсэн гэсэн үг шүү дээ. Өөрийгөө таниад мэдсэн хүн болохоор би бол ийм юмд дуртай. Би ийм үзэл баримтлалтай. Миний үнц нь бол ийм. Хэрвээ чамд миний үзэл бодлыг үнцэнтэй гэж үзэхгүй байгаа бол чи намайг тодорхой хэмжээнд үнцэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол чи надтай харьцахгүй ч гэдэг юм уу те. Өөрийнхөө хувийн орон зай хэлэх хязгаарыг ингээд бүр хамгаалах нь хэвшил болоод тогтцсон. Тэр хүмүүсийн ингээд өөрийнх нь өдөр тутмын хийдэг үйлдэл хандлага бүх юмар илэрч гардаг юм байна. Гэтэл манай хувьд болохоор нөгөө энэ соёлын ялгаатай холбоотой ч юм уу одоо бидний нөгөө хүмүүжлийн үе шат болохоор өмнөх үед бол өөр байсан. Одоо тэрнийхээ горыг бас заримдаа надад амжиж байгаа шиг санагддаг байхгүй. Бид нэрийг одоо нөгөө ингээл дуурч чадахгүй байна, үгээ хэлж чадахгүй байна гэлээдэг. Бид нар угаасаа нөгөө сэтгэл хөдлөлөө ингээ нөгөө залгаад, үгээ залгаад гэж хэлдэг шүү дээ, сэтгэл хөдлөлөө дараад сурцсан болохоор эмоцоо илэрхийлж чаддгүй. Миний 30 минутын коучингээр ч гэсэн нэлээд олон бүсгүүчүүд хийж илжсэн. Би одоо нөгөө өөрөөс сөрөг мэдрэмжийг илэрхийлсэн чинь бүр тэрнээсээ дор эвгүй байдалд орчлоо. Хилдэггүй ээжөө гэл. Тэр чинь одоо нөгөө өөрийгөө илэрхийлэнгүүт буцаад нэг бүүлдүүлж байгаа юм шиг нэг юм эвгүй мэдрэмж авсан байх нэ шүү дээ, тий. Тэнгүүд өөртөө ингээд харамсаал хийс үйлдэлээсээ буцаж байгаа юм шиг. Тэгэхээр бид нар одоо энэ байдалтайгаа ажиллахын тулд өөрийнхөө хувь хүнийг бүтээх хэрэгтэй гэдэг юм аа. Тэгэхээр энэ хувь хүнээ бүтээж байгуулахын тулд хэрвээ та өөртөө ажиллаж чадахгүй бол коуч хэрэгтэй. Энэ хүн чинь таныг ингээд туслаад, дэмжээд, урам зоригийн сэргээгээд болох байгаа үнцгийг харуулад ингээд явдгийн шүү. Тийм болохоор өнөөдөр та ингээд архины эрүүл бус хамааралтай орчинд байгаа болвол яа тэрнийхээ төлөө үйлдэл хийж чадахгүй байгаа вэ? Тэгэхээр эн чинь нөгөө та өөрөө сул дорой хүчрхэг биш байна л гэсэн үг болчиход байна шүү дээ, тий. Хэрвээ өнөөдөр та өөрийгөө барьж бүтээгээд за би ч ийм юм дуртай, би ч ийм юм хөлсөн твчиж чадахгүй хүн байна гэд өөрийгөө бүтээгээ боссон бол салхуу яах вэ гэд гашлаа сууж явахгүй байсан тийм үү? Тэр хүнд бол шийдвэр нь тодорхой байгаасан. Би энийг бол шийдэж болно. Чи миний төлөө өөрчлөгдөх хэрэгтэй ч үгүй юм уу, тий. Би ийм байдлыг твчиж болохгүй гэдэг зүйл нь ойлгомжтой байх байсан. Тэгэхээр энэ бол нөгөө өөрийнх нь өөртөөгөө ажиллах, өөрийгөө таньж мэдэх тэр асуудал юм байна. Тэгээ би энэ дээр бас нэг юм санаанд орж ил да. Бид нар одоо нөгөө энийг яагаад ингэж өөрчлөгдөх хэрэгтэй, бид нар цаашдаа өөр байх хэрэгтэй, тэрний тулд өөртөөгөө ажил, хүүхдийнхаа төлөө өөртөөгөө ажил гэж илүү их хүчтэй дуу хоолой хүргээд байгаа вэ гэвэл Бямба коуч түрүү хэлсэн шүү дээ. Хорвоод их ингээ амар хурдан өөрчлөгдөд байна гэж тий. Тэн дээр надад нэг ийм кейс байгаад байгаа байхгүй юу? Би нэг дунд сургуульд байхдаа ингээд физикийн хичээл дээр ингээд дэвтэр маань дуусчихжээ. Тэгээ би тэрийг яаж ч анзаараагүйсэн. Гэтэ сүүлийн нэг л шууд үлдсэн байсан. Тэгээд би тухайн үед хяналтын ажил аавна гэж мдээгүй зүгээр тэн дээр нэг 40 минутын хичээл хийгээ хүрчин ч гэж бодсон уу? Ямар ч л байсан тэрэн дээр би шинэ дэвтэр авчижаагүй. Тэнгүүд би сүүлийнхаа нэг хуудсан дээр физикийнхаа хяналтын ажлыг хийчихэнгүүтээ багтахгүй ангууд нь хавцан дээр нь хийцэн. Тэгээд би тэрнийхээ төлөө амар их зэмлүүлсэн. Физикийнхаа багшид ч баахан зэмлүүлсэн, гэрийнхэндээ бас аягүй их зэмлүүлсэн. Одоо ингээд нөгөө багш болохоор ингээд хүүхдэд дэвтэр аваад өччих чадваргүй болсон юм уу? Нэгдүгээр тэгжсэн байгаа. Хоёрдугаарт болохоор танаа хүүхд одоо хичээлийг алагчилж үзлээ. Миний хичээлийг ингээд хавтас центр дээр ингээд хийчдэг юм уу? Ямар хичээл гэж үзээд хүндлээд ямар хичээлийг ингэж байгаа ингээд ийм хоёр өнцгөр хандсан байгаа. За одоогийн нөхцөлд болвол энэ бол аюу бүтээл сэтгэлгээ те. Тэр хүүхд ингээд бүх юмаа дайчилсан байгаа байхгүй те.
тэр хичээлийг ерөөсөө тэгж хүндлээгүй энэ төр байхгүй өөртөө байсан бүх нөөц болцоог ашиглаад хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Энийг би тэр үед би бол айгүй гэмшижсэн бистэй амар хариуцлагагүй байна. Дэвтрээ тусгаж байгаа яагаад мэдсэнгүү вэ? Ээжигээ гэр бүлийн айгүй муухай байдалд орууллаа тий. Надад дэвтэр ном дутаагүй энэ төр гэл. Тэр үед бол би өөрийгөө чи айгүй бүтээлч байлаа энэ төр гэж юусо бодоогүй. Гэтэл одоо миний хүүхдийг сурж байгаа энэ цаг үед болохоор бүх юм өөр болчих. Одоо хэрэг тэгээд хийх юм бол тэр бол айгүй санаачлахтай, айгүй бүтээлч, айгүй мундаг хүүхд болсон шүү дээ. Тэгэхээр юм ингэж амар өөрчлөгдөж хувьсдсан байна. Тэгэхээр миний тэр үеэс одоо 10 жилийн хугацаанд ийм амар өөрчлөлт гарсан чи бидний хүүхэд бас өөр нийгэмд амьдрах болохоор бид нар дахиад маш хурдтайгаар хурдсан өөрчлөлт хэрэгтэй л байгаа. Тийм болохоор ээжүүдээ, аавуудаа, эмээ өвгөө нар ерөөсөө ийм байсан, ийм л байх болно. Энүүгээрээ л бай. Одоо ингэх ёстой гэд нөгөө нэг өөрийнхөө сэтгсэн тэр шаардлагатайгаа уялдаад, ингээд уягдаад, зогсоод баймааргүй байна. Одоо яг бодтой жишээ хэллээ шүү. Өмнө нь тэр бол маш тийм ичгүүртэй асуудал байсан зүйл өнөөдөр айгүй тийм мундаг бүтээлч тийм хандлага болоод өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол хорвоод л амар хувьсан өөрчлөгдөж байгаатай адилхан бид нар бас айгүй их өөрчлөгдөх хэрэгтэй шүү гэдгийг хэлээд байгаа гэсэн. За тэгээд Бямба коуч надад нэг ийм хүсэлт байна. Одоо Америкийн нэгдсэн улс бол ингээд бүх хүний мөрөөдлийн орн тий. Бүхэл хүмүүс одоо ногоон карттай болчих юмсан Америк бол их эрхчлөөний орн гэж үздэг штеп. Тэгэхээр та Америк яг мөрөөдлийн орн мөн үү? Яг энэ бодит амьдрал дээр тэнд амьдрах ажиллахын тулд магадгүй хүүхдээ сургууль тийшээ өтгөж байгаа хүмүүс байх юм бол тэнд юу анхаарах хэрэгтэй вэ? Баярлалаа Азуудаа. Бас гоё асуулт байна. За би Азуудаа энэ асуултыг хариулахаас өмнө саяны Азуудаагийнхаа хэлсэн зүйлийг бас нэг тодорхойлоод дахиад өөрийнхөө ягаараа тайлбарлаад байгаа заяа. Хэлээдгээ. Сая Азуудаа мань айгүй чухал зүйлийг хэлчихлээ. Зүгээр сая энгийн жишээ авлаа тий. Өөрийнхөө тэр одоо физикийн хичээл дээр одоо 10 жилийн өмнө гэж би ойлголоо тийм ээ. Тэгэхээр чин боддоо энэ траума гэдэг зүйл чинь ийм энгийн зүйлээс бий болдог байх нь шүү дээ хүмүүсээ. Одоо хүмүүс чинь нөгөө траума гэж надад тийм траума байдгүй хүмүүс байдаг л да. Зүгээр тэр чин хараа энэ зүйл чинь одоо Азуулагийн хувьд бол нөгөө ичгүүр бий болгоод үлдээсэн байна шүү дээ. Тэр 10 жилийн. Уул нь бол энэ хүүхд чинь юун дээр хавцс дээрээ бичлээ. За хэрвээ багш байсан бол одоо би байсан бол piece of paper өгөөд миний хүү энэ дээр бичтээ. Тэгээд гэртээ очиод шин дэвтэр дээр хуулаараач гэдэг юм уу. Хүүхдийг тэгээд загинж чи одоо бүр айгу гитүү нөхцөл байгаа ч та. Тэгэхээр хүүхдийг тэгэж ичгүүртэй байдал оруулаад гэр бүлд нь тэгэж бүр том асуудлыг бүр ингэж том болгож байгаагийн орно. За миний хүү нэг цаасан дээр пуулаа бичих гээл өгчөж болж штэ. Зүгээр асуудал зүгээр ингэ харахад. Тэгэхэд чин чим нь хардаа. За тэр үйлдэл чин тэнд болоод өнгөрцөн байна 10 жилийн өмнө. Тэгэхээр чи энэ 10 жилийн дараа энэ зүйл чин чиний дотор явж байгаа гэж боддоо. Траума гэдэг зүйл чинь энэ байхгүй юу? Энэ зүйл чинь намайг одоо ингэ чамааг минь одоо ингээд 10 жилийн дараа чи ингээ юм тэр зүйл чинь ингээ чамд гарч ирээд байдаг. Өөр юм дээр гарч ирээд байдаг. Юмнаас ичгүүр аваад байдаг. Заавалчгүй нэг юма би одоо төгс төгдөр хийх ёстой ч гэдэг ч юм уу тий. Ийм аюултай зүйл байдаг юм аа. За тэгээ бас Азуудаа мөн бас гоё юм хэллээ. Нөгөө хүүхдүүд орчин өөрчлөлт. Тэгэхээр бид та нар өөрөөсөө асуугаарай. Одоо бид нар 40 гарна. Би өдөр хүүхдүүдээ миний үед гэж ярьдаг штэ тий. Миний үед юм байгаагүй. Би чиг одоо чамд хамаг юм чи бэлэн байж байхад чинь надад бэлэн байгаагүй. Би өссөн чи их чинь сурч чадахгүй байна гэж хүүхдүүдээ загиндаг штэ. За одоо тэгвэл бидний ээж аав чинь бас яг бидний тийг загиндаг байсан байхгүй юу? Загиндаг гинэ одоо тэгдэг байсан байхгүй юу? Тэрний чинь эмээ өвөө бас яг тэр та нар боддоо. Эн чинь ингээ ууй generation to явдаг зүйл аахгүй юу? Тийм учраас тэр орчин цагтаагаа хөл нийлж амьдраач, сураач, өөртөө чадлынхаа ярээр бас бүгд нь яг тэр хүүхдтэйгээ чадахгүй ч гэсэн ядаж ойртуулахыг хичээгээч хүүхдүүдтэйгээ энэ орчин цаг үетэйгээ хөл нийлүүлээч гэдэг маань тэр юм аа. Тэгээ айгуу гой зүйлийг Азуулаа маань айгуу энгийн жишээн дээр хэлсэн учраас би тэрний чинь тодтогч хэлмээр байна. За сая их сонирхолтой юм болоо. Бас нэг 2 хоногийн өмнө би бас нэг юм нөгөө юм сургуулийн нөгөө биш ангиар ингээ нөгөө танхимаар уулзах тийм юунд очсон юм л да. Тэгээд тэнд ирсэн 10 бүсгүүчүүд маань нөгөө энд ирээл янз янзын хугацаатай Америкт амьдарч байгаа хүмүүс байна л да. Тэгээд бүгд ингээ зүгээр тэр нөгөө бид нар юугаа илэрхийлсэн. Тэгсэн чинь бүгд хүмүүсийн сэтгэхүй ямар байсан гэж одоо би Америкт амьдраад одоо би 20 хэдэн жил тэр хүмүүс чинь 10 20 янз янзын жил ажиллаж амьдарсан хүмүүсийн яг хүмүүсээ сонсож байгаа байхгүй ямар одоо тий нийтлэг гаргаж байгаа зүйл нь Америкт ирэхдээ ерөөсөө тийм нэг фантаси.
За миний хувьд би 20 гаруй жилийн өмнө ирэхдээ би Америк орныг юу гэж төсөөлж исэн бэ гэхээр ерөөсөө тэр Hollywood кинонуудаар өндөр байшингууд гоё тэгэл айгүй акшн тий айгүй гоё тийм юм уу тийм юмар л төсөөлж исэн. За миний бүр толгойд бүр айгүй сайн сандаг нөгөө нэг би palm tree гэдгийг одоо нөгөө palm tree ч одоо юу гэлээ тийм нөгөө дал мод гэдгийг урд нь үзээгүй байсан болохоор мэдээд ягаад чинь тэр дал мод далай малай эрэг тийм л юм төсөөлөгдөжсэн. За тэгээ зарим бүсгүүчүүд мөр айгүй гоё хөгжилтэй урд гаргаж ирж байсан. Ерөөсөө тэр Америк чинь зүгээр ингээд жаргаад л амьдрал жаргал хамаг юмаа би Монгол дуусгаад зарчаад хүрээд ирсэн чинь энд хар ажил хийх болцсон. Би тэр хар ажил хийх гэдгээ ч мдээгүй гэж жишээ нэ. За яг ажил хийж амьдрна гэж бодсон. Гэтэ ингэж хар ажил хийжтэй хүний за нөгөө талаар айгу муугаар хэлдэг. Боол болоод явна гэж би баг бодоогүй ч гэдэг юм уу гэд. Янз янзын төсөөлөөр ирсэн байсан. Одоо дөнгөж сайхан тийм жишээ бидний хоорондоо ярилцаад тэгсэн чинь яг бодит байдал нь гэсэн чинь хар бараан за мэдээж нөгөө нэг юм нөгөө янз янзын ажил хийгээ дээрэс нь ажил нь ядж хахад нөгөө юм нэг хулганы эргүүлэгт ордог шиг одоо Америктаар л би жишээлж хэлье л да. Ялгаагүй хүний нутагт амьдарч байгаа 1000 180-аас 200 мянган хүн хүний нутагт амьдарч байна гэсэн тоо баримт байна. Монголчууд маань. За тэгээ тэр амьдарч байгаа хүмүүс маань хүний нутагт хөвчлэн хар бор ажил хийж байгаа. Мэдээж мэрэгжлээрээ ажиллаж байгаа хүмүүс байгаа. Мундаг амжилттай явж байгаа. Тэгвэл дийлэн гих масс нь бол тийм хар ажил хийж байна. За мэрэгжлийн одоо бидний мэрэгжлийн бус ажлуудыг хийж байна гэсэн үг байхгүй. Тэр бүрхэн ч мэрэгжил шүү дээ. Тэгвэл тэр ажлуудыг хийгээ явж байгааг нь юу нэгэж ихэнх нь урт цагаар амралтын бус цагаар одоо ажиллаж гин гэ бодоо. Тэгэхээр бид нэрийг ерөөсөө энэ зүйл маань хэвийн бус амьдралын хэв загвар руу оруулчихж байгаа байхгүй юу? За энүүгээрээ би юу хэлж энэ болохоор яг бодит үнэн нь байхгүй юу? Мэдээж Америк орн минь хүн болгоны нөгөө нэг dream одоо тийм нөгөө мөрөөдлөө ингэж биелүүлэх болцоотой тийм одоо гэдэг нь айгүй сайхнаар төсөөлж ирдэг л дээ. Мэдээж тэгэж яваа сайхан амьдарч байгаа, сайхан нөхцөлтэй байна. Энэ улс орныг ерөөсөө буруутгах гэсэнгүү, муухайгаар хэлэх гэсэнгүү үгүй. Энэ чинь бол сайхан диважингийн орн байна. Үнэхээр тийм. Үнэхээр America is blessed гэдэг чинь үнэн байхгүй. Үнэхээр сайхан орн. За гэхдээ энэ бид нар одоо Азуулагийн минь асууж байгаа асуулт нь бэлтгэлгүй орж ирэх юм бол унаж тусах нь их байна. Буцаж хөл дээрээ боцож ирэх нь удаан байна гэж хэлэх гэж байгаамаа. За тийм учраас одоо Америк руу ирэх гэж байгаа залуухан одоо хүүхдүүд сурах гэж байгаа тий. Та нар одоо бол бүх юм ерөөсөө энэ гар дотор чинь нутсан дотор чинь энэ хорвоо ертөнц багтчихлаа штэ. Мэдээлэл сайн аваач. Өөрсдийгөө сайн бэлдээч. За хамгийн наазах нь мэдээж хэл усаа. За тэгээ санхүүгийнхээ хувьд. За тэгээ санхүүгээр дөнгөж сурж байгаа хүмүүс одоо дөнгөж төгсөж байгаа хүмүүс ямар санхүү байх вэ? Би бол тэрийг ойлгож байна. За тэгээ манайхан ч нөгөө сургууль соёл сурахаараас нөгөө тэтгэлэг авч орж ирэх айгүй хөсөлтэй. Тэгтэл наан амьдрах зардал мардал гээл тэгэл тэрнийхээ тулд ажил хийж яадаг. За эргээл миний 20 эднү өмнөх амьдралын минь жишээ. Ажил хийгээд сураад ажил хийнэ гэдэг бол маш хэцүү. Тийм учраас би оюутан хүүхд залуучуудаа маш их ойлгодог. Тэр хүмүүс чинь нөгөө сурах нь нөгөө ажил хийх нь тэгэл нөгөө нь ажил хийгээд яхад бол нөгөө сурах нөгөө цаг энерги ийшээгээ зарцуулчихж байгаа учраас нөгөөдгөө хоош нь тавьж байгаа жишээтэй. Тэгэхээр чинь л ингээд нэг хэдэн жил нөгөө гүрийгээ сураад тэн дээр анхаарал тавьсан бол дараа нь нэг 5 6 жил гүрийсэн бол 10 20 насаараа амьдрах юм олж авах юугаа ингээд бид хоошоо тавьчих жишээ нэгээд энд ярих юм бол айгүй олон зүйлүүд байгаа. Тэгэхээр та бүхэн минь одоо тэр залуухан хүүхдүүдэд явуулах гэж байгаа эцэг их хүмүүсээс хамгийн түрүүнд анхаарал хийж байгаа байхгүй юу? Үр хүүхдүүдэд энэ одоо харин гүрэн орн руу явуул бие сэтгэлийнхээ айгүй сайн бэлдээч. Одоо энэ бие даах чадварыг дээшлүүлээд энэ нь болохоор мөнгөөр хэмжигдэхгүй зүйл байхгүй юу? Тийм учраас энэ чинь буцаал ерөөсө гэр бүлийн хүмүүжлэлтэй маш чухал зүйл юм аа. Ямарваа нэгэн зүйл нөгөө унаад тусаад авахгүй тийм бас нэг өөрийн гэсэн одоо би бас хэлэх дуртай луужинтай хүүхдүүдийг гаргаач. Үзэл бодолтой өөрийн гэсэн бодолтой, биеэ даах чадвартай, үг хэлээ илэрхийлэх чадвартай тийм хүүхдүүдийг бий болгож байгаа. За тэгсэн хүүхдүүд бол бас харьцангуй нөгөө ямарваа нэгэн цохилтонд бас унах нь бас харьцангуй гайгүй байна. За тэгээ дээрэс нь бас үнэндээ бас одоо мэдээлэх сайн байна. Та нар бас хаашаа хүүхдүүдэд явуулж байгаа. Яг хэдий насны хүүхд явуулж байгаа гэдгээ бас маш сайн бодолцож явуулаарай. Энэ хорвоо ертөнц чи өөр болж шүү. Энэ хамгийн наазах нь одоо бид нарын маш их яригадаад байгаа одоо хүүсийн чи ямар ч хүстэй байж болно гэж яригдж байгаа жишээний гэхэд одоо тэр эн чинь цаана айгүй олон тийм политикийн одоо тийм манайхаар бол улс төрийн за одоо энэ хүмүүсийн шашин шүтлэг одоо юу ч байж болно ингээд айгүй олон нөлөөллүүд рүү ингээд та зүгээр л ингээд хүүхдээ ингээд нөгөө дадаа руу тавиад тууж байгаатай л адилхан байхгүй юу би залуу хүмүүсийг хэллээ шүү залуу хүүхдүүдийг дөнгөж сургуулаа тэр чинь бол яг амьдралуугаа хөлөө тавьж байгаа бас яах аргагүй том хүмүүсийн бас нэг
нөгөө зааварчилдгүй маа гэхэд чиглүүлэг, анхааруулга, за дээрээс нь тэр хүмүүжил дээр нь суулгах юмнууд айгүй чухал байдгийн байлээ шүү. Тэрнийг маш сайн анхаараарай эцэг эхчүүдээ. За ирэх гэж байгаа залуучууд минь бас та бүхэн минь бас маш их анхаараарай гэж хэлмээр байна. Ер нь ямарваа нэгэн зүйлд бэлтгэлтэй ямар нэгэн зүйлийг бас өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлтгэсэн байх тусмаа их амар байдаг шүү. Хөнхөн жишээгээр хэлдэг. Та унлаа. Доорч нэгээ сайхан кушн мүшн зөөлөвчтэй юм дээр унал та хөрхөө зөөлөн газарднаа да. Яг л тэргээ бодчих. Таны доор зөөлөвч байхгүй хатуу шалан дээр унал та нэлээд өвдөлтийг мэдэрнэ дээ. Яг л тэр. Ерөөсөө амьдралын зарчим одоо философч гэж ярьдаг. Тэр зүйлийг зүгээр энгийнээр ингээ та нар бодоод авчаар битгий тийж гүн гүнзгийгээр. Тийм учраас аль болох бэлтгэл гэдэг маань доороо ингээ кушингүүттэй бай гэдэг л гэсэн үг байхгүй. Унсан ч гэсэн бас өөрөө ингээ нэг айгу айтайхан азардчихаар тий. Тэр амьдрал дээр чи яг тийм зүйлүүд гарч идэв шүү. Амар чанга унж алгадуулчаад хүй юу вэ би чинь ингэж унахгүй байсан. За тэгээ ялгаагүй бид нар чинь одоо Америкт одоо за Америкаар л бид төсөөд байгаа. Ямар ч хүний оронд за ингээ нэг ажил амьдрал хийх гээд одоо дунд насны одоо бидний 30 гарсан хүмүүс ч ингээл амьдрал бас хөлөө олох гээд явж гин. Яасал ялгаагүй энэ бүх бэлтгэлүүдээ хувийн бэлтгэлүүдээ сэтгэл санааны бие физиологийн бэлтгэдүүдээ хангаж ерөөсөө хаашаач явж байгаа хүмүүс яваарай, ирээрээ тэр улс орноо судлаарай. Таны гарт чинь дэлхий чинь багтцсан сууж байгаа бүх мэдээлэл байж байгаа. Тийм учраас бас одоо азуулаа минь ээ нөгөө Америкч одоо хүмүүс ийшээ тийшээ их яваад бас үдцсэн бас юм айгүй таньсан мэдсэн учраас бас харьцангуй гайгүй болсон байна. Би ч бас нөгөө 20 хэдэн жил одоо нэлээ дээр үе юм яриад байгаа хүн шүү. Тийм учраас бас одоо бол харьцангуй анги болсон байгаа. Тэр нь ч бүр үнэхээр анзаарэгдэж байгаа гэж хэлмээр байна. Гэтэ ерөөсө болгоомжил анхааруулга ерөөсө багдахгүй гэж хэлмээр байна. Баярлалаа азуулаа. Бас их гоё асуу тасуулаа. За, Бямба коучтэй баярлалаа. За, тэгээ бид хоёр бас нэлээдгүй удаан хугацаанд ярилцжээ. Ер нь бол ярианы сэдв ариун баялаг байна. Ер нь бол дуусашгүй. Тэгэхээр бид хоёр магадгүй дараачихаа лайваар илүү сонирхолтой яриануудаар эргээд уулзалдах байх. Тэгээ бид хоёрын лайвыг үзсэн та нарт маань бас энэ дунд насны хямралын талаар ч юм уу өөрийгөө хүчрхэгжүүлэх талаар хэрхэн үгүй гэж хэлж чаддаг болох вэ? Яаж өөрөө өөртөө хаанаас эхэлж тэмцэх вэ гэдэг юм уу? Яаж ажиллаж эхлэх вэ гэдэг талаар асуулт байх юм бол бид хоёрын Facebook хуудсыг дагаарай. Тэгээд мэдээлэл зөвлөгөө хандаад аваарай гэж хэлмээр байна. За тэгээд энэ сүүлийн цаг хугацааг empowerment coach Бямбада үлдээ. За та empowerment coach-ийн хувьд одоо хүмүүст хүргэх хамгийн чухал мессежүүдээсээ ч юм уу эсвэл та бид хоёрын ярианд сая хөндөгдөөгүй те таны чухал гэж үзсэн тэр зүйл байвал бид нарт хэлээч. Баярлалаа азуулаа. Тэг үнэхээр л ингээд бид нар яриад л явж цаашаа ухаал яриад л яхаар зөндөө олон зүйл байгаа. Тэгэхээр хоёлаа дараагийнхаа лайвуудаар ярилцаж болохоор байгаа. За миний хувьд бол та бүхэндээ би түрүүн бас хэлчихсэн. Та чухал юм шүү. Та энэ хорвоо ертөнцид төрснөөрөө л үн цэнтэй юм шүү. Үн цэнээ мэдрээрээ. За тэгээ ямарваа нэгэн асуудал гарч ивэл та ерөөсөө яг өнөөдрөөс present time яг одооноос үйлдэл хийж эхлээрэй. Тэр үйлдэл чинь жижиг багаар ямар нэгэн үйлдэлийг та өнөөдрөөс хийж эхлээрэй гэж хэлмээр байна. Тийм учраас энэ сайхан хорвоо ертөнд бид нэр ирсэн нь үнэн бас явах нь үнэн. Гэтэ энэ амьдрах цаг хугацаанд та бүхэн минь бас нэг амьдралынхаа уул мөрийг үлдээгээд энэ хорвоо ертөнцөөс буцах тэр зүйлийг тэр агуу зүйлийг та өнөөдрөөс эхлээрэй гэж та бүхэндээ би хэлмээр байна. Тэгээд азуулуудаа маш их баярлалаа. Өөрийнхөө лайвд өрн оролцуулж байгаад. Тэгээд чамдаа ч гэсэн энэхүү гайхамшигтай журныг эхэлж байгаа. Тэгээд чамдаа тэгээд дараагийнх нь ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа азуулаа. За таньдаа маш их баярлалаа. Тэгээ би бас Бямба коучтэй санал нэг байна. Би болохоор амьдрал бол ад жаргалтай мөчүүдийн хэлхээс байхын төлөө хүн хичээх ёстой гэж үздэг. Энэ богинохой амьдралдаа ингээд ямар нэгэн зүйлийг шудраг бүс зүйлийг ялангуяа тисээд, твчээд ингээд өнгөрүүлэхэд бол хайран хүн амьдралынхаа төгсгөлд ингээд дурсамжиндаа дүүрэн баялаг байх ёстой тий. Би ингэхгүй явдаа, тийхгүй явдаа гэсэн харамсал дүүрэн биш тий. Тэгэхээр энэ богинохон амьдралдаа хүн мэднэ нь байгаад амьдралаа аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болгоод тэгээд уран зоригтой, эрч хүчтэй тэгээд өөрийн гэсэн энэ хорвоод хүн болж төрсэн хэрэгээ гүйцээгээд аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг байгаа шүү. За ингээд бид хоёрын лайвтай хамт байсан мөн энэ лайвыг дараа үзэх та бүхэндээ
Аз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За урилгын маань хүлээн аваад хамтдаа нэг 60 минутыг маш аз жаргалтай сэдвээр ярьж биднэрээ сэтгэлийг сэргээсэн олон гоё сонирхолтой өнцгүүдийг хуваалцсан Бямба коучтай маш их баярлалаа. Таньдаа бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа Азуулаа. За тэгээ сайхан амраарай. За баяртай сайхан амраарай. Дараа уулзъя. Баяр таа.